За бүгдийн амгалан парчин жидүүн үргэлжлүүлээд чин дүүийн дэн риг оноо гон дэмгон жадвуу жидар яншина гэж. 10 дугаар газрын бодисодоо бол амьтны тусыг үйлдэх нь бол ханжаад нь юм ба жентүн баг тийм ээ. Хонтой адил хэцүү байдаг. Тэр юу ямар одоо яаж тийм болсон юм бэ гэх юм бол юуны ирэхээр тийм байгаа юм бэ гэхээр 10 дугаар газрын бодисодоо бол гон дэмгон одоо 8-ын үүднээс бол тэр одоо номхдох ёстой тавь тийм ээ. Тэр номхдох гэдэг байгаа нь сэтгэлийн хэлж байгаа шүү дээ. Сэтгэлийн рангийн симний ёнсуудвал дэнээс ханжаа дамбаа юм тийм ээ. Өөрийн сэтгэлийг номхдох юм. Тэгэхээр тэр 50 сэтгэлийг номгох тэр номготгож одоо зам мөрд хөтлөхөд бол гомбоожингийн доо дэмгунжийн доо гэсэн дотроо дөрөв хэсэгтэй энэ 8-ын үүднээс бол 50-ыг бол ингээ хөтлөх өөрийн эрхийг олж байгаа. Ийм онцгой нэгэн чадвар байгаа. Энийг олсны ирэхээр бол ханжаадан жентүн баг хэлж болж байгаа юм аа. Тэгвэл одоо энэ гон дэмгун 8 маань бол одоо ямар байгаа юм бэ гэх юм бол ээж чадвалаа гэж тийм дэлбэр гэж. За намаа ээж чадвалаа дэлбэр гэж. Одоо гон гэдэг нь бол гомбоожингийн доо чи байгаа. Ямгун гэдэг нь бол ямгунжийн доо чи байгаа. За ингээд энэ 8 бол ямар байгаа юм бэ гэхээр за энийг номхонд бол дэлбэр гэдэг нь бол дэлб тонс тийм ээ. Он сингээ сан бүгд тонс. Дэлб тонс бол ийн огд самба жидава шиндүү шэсуг сун гэж. За түүний дараагаар самба жидава шиндүү хэмээх тэргүүт. За ди догвала дангежийн нам шиг чэ говь бэс гэж. За үүнийг танин мэдхийн тулд бол дангегийн нам шиг те дандан эндинжийн нам шиг гэдгийг бол танин мэдэх хэрэгтэй юм аа. Тэгэхээр эргээд л одоо бид нар нөгөө дангеил ихшид юм буу бид нар уншаад өнгөрсөн шүү дээ тийм ээ. Тэр бүгд бол одоо энэ дээр ирэх. Тэгээд дангеил ихшид юм буу гэдэг маань бол бурхан багшийн одоо айлтсан сургаалыг бол дааж ишиндүү хайлгнах юм уу хайлгнах. За тэгээд энэ дотроо Сямзамбийн ёсонд Умавын ёсонд тэгээд ингээ хоёр ялгаад тэгээд одоо дандан эндэн гэдэг бол өөр өөрийнх нь ёсонд бол шүү дээ тийм ээ. За тэгээд энэ чин дүүийн дэн риг ч гэсэн бол Сямзамбийн ёсонд риг гэж юу тавих уу? Умавын ёсонд риг гэж яаж тавих уу? Тийм ээ. Өөрөө ирэхгүй ингээд явах нь шүү дээ. Яг тэгвэл ингээд дангийн нам шиг мэдэх хэрэгтэй учраас гэхээр дангийн дотор Сямзамбийн ёсны дангийн, Умавын ёсны дангийн байгаа. Баг хүлэгний буюу одоо баг думтааны журам марава дөдөви ёсонд бол энэ. За Тэ говьс дийцүүл шатнаа додоо мэсэдвийн дамбын доо зайс. Энэ додоо мэсэдвийн дамбын доо бол Умавын думтаанд Умавын дандан эндэн ярихад бол додоо мэсэдвийн дамбын шүүвийн доо гэдэг байгаа шүү дээ тийм ээ. За тэн дээр татчихсан тэр дангаа дээр бол тод судар шүү дээ тийм. За додоо мэсэдвийн дамбын доолаа Эвийн донжийн дөдөний ган данвын донжийн дөдөний ган шанаас. За эндингийн доо нь аль нь юм бэ? Данданжийн доо гэдэг нь аль нь юм бэ гэхэд дөдөө гандаг гүнзүг дүүа дэмба дэдэгний давын дон шээж аав. Дөдөө гандаг дон домбо дүүа дэмба дэдэгний эви дон шээж аав гэж. За энэ Умавын ёсонд бол тийм ээ. Умавын ёсонд бол гүнзүг дэмба данжин зоврж яна дэмба дондом дэмба данжин зоврж яна дэмба гэдэг ингээ ялгарч ирсэн тийм үү. За тэрийг бол хэлж ш тийм ээ. Дөдөө гандаг гүнзүг дүүа дэмба дэдэгний данвын дон юм дөдөө гандаг дон домбо дүүа нь бол эндүн юм гэж хэлж аав. Дөдөө гандаг цигдэн игэ наацугба дэмба дэдэгний данвын дон хэлж аав гэж. За ингээд энэ судруудын утгыг бол доор ярина. Ингээд хит хитэн судрыг татчих. Утгыг нь бол тусна ингээд манай ичааны лам маань сайхан тайлбарлах учраас тэр үед нь өдөө гандад хамуу дагава догбор гава дэмба дэдэгний эвэ дон шиж аваа. За ингээ янз янзаар тийм ээ. Өдөө ганд
буулт нь бол нэг шүү дээ тийм. Цигдан игээ нацугваад юм ба дэдэгний дангийн дон шиж аа гэж. За тэгэл энэ циг гэж юу вэ гэхээр бид нэр эргэлэн чумбын намшигтэй дүүрэн дээр үздэг циг минцэг игээ сүм гэдэг. Мин гэж юу юм? Циг гэж юу юм? Игээ гэж юу юм? Тэгээ эдгээр бол одоо үнэндээ бол одоо юу гэх юм их одоо ач холбогдолгүй өнгөрсөн байгаа юм л та. Миний хувьд тэр тийм биш юм байлээ. Одоо тэгээд яг одоо умын одоо аваа мэ төв үзэл тэгээд одоо гомбор авсал таш тэгчин тэр ингээ үзэхээр мин зам гэдэг байгаа шүү дээ. Альва юм бол мин зам нэр томьёотод тэгэхээр мин гэж юу юм бэ гэдэг чинь тань мэдэх нь бол бас маш чухал байна. За тийм. За энэ бүгдийг бол тэгэхээр таньдуудын бол дүүрэн дээр тавиад байна шүү дээ тийм ээ. Өдөө гандаг цэгдийн игээ наацугаа дэмба дэдэгний тавын дон шиж аваа өдөө гандаг хамуу даагаваа догбор гаваа дэмба дэдэгний явын дон шиж аваа өдөө гандаг хэмжаандан сорогдон тооваадан живүүдан гансагдан шэдлажээдан жидвүүдан жидбаабуу турваабуу гэ нацугжис чадварж аваа дагбуу медвала дагбуу давар дэмба дэдэгний давын дон шиж аваас энэ бол бүгдийг ингэж зарлаад явах нь шүү дээ. Дагдан симжаан сураг гэдэг нь бол даг медвала даг ядуур даваа. Симжаан медвала симжаан ядуур даваа. Сураг медвала сураг ядуур даваа. За тэгээ умаар амжид байсан бол нөгөө гажаала дондомжийн чадвар зарлах ёстой шүү дээ тийм ээ. Даг мэ гэдэг чинь бол даг дон дамбар мэд гэсэн сан юм гэдэг. Умаар амжид байсан тийм ээ. Мэдлэнгээр ингэ явах ёстой шүү дээ. За одоо дангийн бид нар одоо уншаад үзсэн шүү дээ. За тэгээд Цорваабуу тий Жидбаабуу Цорваабуу гэ нацугжис чадварж аваа дагуу медвала дагуу давар дэмба тийм ээ ядуур гэсэн давар дэмба дэдэгний давын дон шиж ав өдөө гондог өвөө домбоны дан тама медвадан момба медвадан омбор дүжидва медвадан жива медвадан мажевадан симжаа медвадан сорог медвадан гансаг медвадан дагуу медва намбар тарвын го домба дэдэгний эви дон шижад эс намбар тарвын го домба дагуу медва тийм ээ медва симжаа медва саяны яг бүгд ууз год энэ бол намбар тарвын го буюу тарвын го тийм Жигоньева медвадан янда дээр Жигоньева медва намбар тарвын го домба дэдэгний эвийн дон Дэнин эвийн донжин додело донжи ангын донжин додело медомба шэжао шэдан намун дэнзэн жалбуула энэ бол дэнгэнзэн жалбуун доо гэж байгаа шүү дээ дэнгэнзэн жалбуу энэ нэг нэ байх шүү дээ тэ дэмбүү дэнгэнзэн жалбуула домбо дэвэр шиг биш шадва дарар эндүн доде даги жеврэгшэ ганла симжаан гансаг живүрдэн төдө тамжид дангын дондуу шэсүн дэ намжин гомбод илвалаа гэж. За эдгээрийн утгыг бол тайлбарлахад умаа нанварар гэж байна. Умаа нанва гэдэг чинь довн лигдэнж гэдэг. Умаа нанва. Довн лигдэнжид бол өөрөө умаар анжидвын шиндаа сурвалжид гэдэг тийм. Умаар анжидвын шиндаа сурвалжид юм бартал чичэр умаар анжидвын шиндаа сурвалжид юм биш нэ чаава. Тийм. Тэгэхээр умаар анжидвын даваа анхлан одоо сурвалж чивэн шиндаа сурвалжид бол довн лигдэнж гэдэг. Тийм учраас одоо энэ тавьчих шүү дээ. Умаа нанвар эвийн доньян ганла жаашяна цамаадан жаваадан гэж. Энэ цамаадан жаваадан цамаадан гэдэг нь бол цамаа дааж ишин ба. Цамаадан жаваадан гэдэг нь бол дааж ишин ба. Тэгээд дон дамбын вандуузад нэ шадва гаимба дэ гэж. Эвийн дон гэдэг чинь эндүн гэдэг чинь юу юм бэ гэхээр дааж ишин ба юм ба. Тэгээд дон дамба. Анжин зуурж яана дэмба дэ дон дамба. Анжин зуурж яана. Сэмзэмба бол дааж ишиндүү хайлан дөрвөн доо бол эндүнгийн доо гэдэг ба шүү дээ тийм ээ. Умаар анжидоо бол дааж ишин ба тэгээ тэн дээр нь дон дамбын вандуузад нэ шадва. Тэгээд дондон дэм ба. За энийг бол эндүн гэж хэлнэ гэж. Дэни дэла лог шиг
데일라 럭식도 셴지 간도야 당으로 미누비치로 гэсэн хүн гэж. Үүний эндон гэдэг бол өөрөөр бол тайлбарлая гэж тийм ээ. Гандуян 당으로 미누비치로 гэсэн гэж. Дүн дэ намжийн дон шат дуётэй гэж байгаа. За эдгээр одоо таны тэр дээр өгүүлсэн лодо месэдва дэмбин доо дэнгэнжин жалбын доо умаа навын одоо лүн тийм ээ. Лүн дэ намжийн эдгээрийн одоо энэ гурвын утгыг бол юу гэж ойлгох вэ гэхээр утга нь бол ондом демба ngойдон данжаан зоврж яна дембин даа жишимбин доо эндэнжин доён овоо гэж. Энэ бол умаар анжидгүй байсан. Эндэнжин доён цайнад угаасаа ингэ тавьсан шүү дээ. Тийм ээ. Ондом демба ngойдон данжаан зоврж яна демба. Ондом демба. Өмнөхөн үннийг бол одоо өгүүлбэтгүн тэр үзүүлж байгаа дооны бол гол олгож өгүүлэх. Тэгээд тэн дээр бол дээрэс нь даажишин байна. Тэ? Даажишин байна. Бол эндэнжин доо. Нговодан гүнзүв дэбан ойдын данжаан зуурж яна дэбан ам даажишинду хайланду мэрүнва аарангийн доо данданжин доо юм. За тэгэхээр данданжин доо гэдэг бол нэг бол гүнзүү дэбан ойдын данжаан зуурж яна дэба нэг бол даажишинду хайланду мэрүн гэдэг. Тийм ээ. Энийг бол данданжин доо гэж нэ. Энэ умаар анжиж байсан. Данданжин доён овоо ин шемийн дон ин гэж. Товчхондоо бол саяны дээр үгүйсэн. Энэ бол за данданжин доо дээла яна даажишинду хайланду рүүмийн доодон мэрүүмийн доо ни доо гэж. Дандангийн доо дотроо бол даажишинду хайланду рүүмийн доо мэрүүмийн доо гэж хоёр байна. Дамбуун за тэгээ ойлгомжтой тий. Дандангийн доогийн цанид угаасаа нэг бол гүнзүүдэн бон ондон данжин ба эсвэл даажишинду хайланду мэрүүн гэсэн шүү дээ. За дандангийн доо дээла яна даажишинду хайланду рүүмийн доо мэрүүмийн доо гэж хоёр. Дамбууны гэж. За даажишинду хайланду рүүмийн доо нь бол берна дүжээ мэдэгүр дөмбийн доо даа. Дүжээ мэрдэгүр дөмбийн. Дүжээ яна мэрдэгвай имба дэмбийн доо бол даажишинду хайланду рүүмай. Тэ дандангийн доо. Яагаад гэвэл гүнзүү дэмбан одон данжин зурж. Тийм ээ. Ондон дэмба май дүжээ мэрдэгвай гүнзүү дэмба учраас тэг гүнзүү дэмба дэмбийн доо юм. Тийм учраас дандангийн доо юм. Ихтэй бол даажишинду хайланду рүүмай. Шимала гэдэг нь дандангийн доо юм. Ихтэй даажишинду хайланду мэрүүмийн доо дотроо бол гомбоо зовор дэмбийн дэмгүнжин энэ гонши зовор дэмбийн гомбоожинжин доо. Гонши зовор дэмбийн гомбоожинжин доодан гомбоо зовор дэмбийн дэмгүнжин доо ни доо. Энэ дэр энэ үг нь баг өөрөө хилээд өгч байгаа сайхан тодорхойлсон тийм ээ. Гонши зовор дэмбийн гомбоожинжин доо. Гомбоо зовор дэмбийн дэмгүнжин доо гэж хоёр байна. Дамбуула ши өдтэй гэж. За гонши зовор дэмбийн гомбоожинжин доо. Гомбоо зовор дэмбийн дэмгүнжин доо. Энэ хоёрыг бол ингээд гон дэмгүнгийн доо гэдэг байгаа чинь энэ. За дамбуула ши гэдэг нь бол гонши зовор дэмбийн тэр гомбоожингийн доо буюу юу вэ? Гон дэмгүнгийн доо гэдэг нь тэр гон гэдэг чинь бол энэ гомбоожингийн доо гэсэн юм шүү дээ. За энэ дотор бол дөрв байна гэж. Жанлаа гэж. Жанлаа гэдэг нь бол одоо энэ арчин дээр бол жанлаа гэдэг байгаа нь нэг бол ондогжин байдаг, заримдаа дөдөжин байдаг. Одоо бол энэ дөдөжингийн дүн тавчаа. Дөдөжинлаа гэсэн. Дөдөжинлаа нямба нядан доншиндан бишин дүүний дүйшиндан ансаг гиний самбала гомба намба шир шэжа шэсүн гэж. За нямбанит нядан доншиндан бишин дүүний дүйшин. За энэ одоо ингээд тайлбар. За тэгэхээр за энэ жанлаа гэдэг нь бол дөдөжин. Уул нь бол одоо нам нар бол ондогжин бол цэжтэй байна. Энэ ондогжингийн үг гэдэг. За шэсүн. Дэла дамбу нямбанитла гомбани. За нямбанитон доншиндан гэсэн тийм нямбанитла гомба. Тэгэхээр гонши зовор дэмбийн гомбоожингийн доо гэдэг маань бол ингээд дөрвөн зүйл дээр бол яах нь болгоож ингэж айл. За тэр нямбанитла гомба гэдэг нь юу гэж байна вэ? Нэгдүгээрх нь тийм
Нямба нийтлэг гомба. Нямба нийтлэг гомбаны дагжиги домбис нямба нийт сүмла гоне га нийт диинцэ ийдүнэ ханжа намсуксу журдо чевин доо давоос. А одоо бидний одоо багш хүн багш бэр нямба нийт сүмла гоне гэх тийм ээ. За адил чицүү гэсэн маягтай үг шүү дээ. Ийм гурван зүйлд бол одоо гурван зүйлийг бол болгоогоод тий гаанид диинцэ ийдүна ханжаа намсаг болно гэж тий журдо чевин доо давуус. А тэдэр сүмбийн жүмцэн нэ гэж. За яагаад ингэж айлцсан юм бэ гэхээр одоо энэ дагжиги домбодон намсаг ний гэдэг нь бол санжаа намсаг тийм ээ. Дагжиги домбо шагжатува санжаа намсагны жүцүг ний зогвор ням. А жу жүцүг ний бол зогвор ням. За энэ дээр нөгөө нэг байгаа жүцүүний дугуур нямба нэгдүгээрх нямба нийтэн гэдгийг нямба нийт сүм гэдгийг нэгдүгээрх нь бол жүцүүний зугуур нямба. Жүцүүний зугуур нямба. Огжиги домба санжаа намсагны жүцүүний зугуур нямба. За брэв чогу нявар нямба. За эцэст нь бол брэв чогу тийм ээ. Номын лагшинг олох нь бол энэ хоёрдугаарх нямбанид нява гэсэн тийм ээ. За жидлэ симжанжин дон жидвар нимбичэр гэж нямба. За гуравдугаарх нямба. Ингээ гурав. За ийм гурван одоо нямба нийт тийм ээ адил чацуу юм уу. Ийм гурван санаар бол за зойлоо. Энэ тухай бол зодод юу гэж хэлдэг? Ханжаа тамжид тогдоны. Ханжаа тамжид агжиги домбоо болоод одоо хүн бүгд бол жүцүүний догвор нямба юм аа тийм ээ. Санжаа тамжид тогдоны чөөгөө дови донжид вис чөөгөө буюу брэв чөөгөө нявар нямба. Дови донжидва нямба. Ингээ гурван нямба тийм. Жодвис нямба нийтдээ шээсүн бич. Ригдан гүцэдан гүцэд тогжан няммам шина маянтэй. За язгуур за тэгээд одоо гүцээ гүцад тийм ээ. Нэг нь насан нэг нь одоо хэмжээ лагчингийн гүцээ сувжин адилхан юм уу гэвэл тийм биш ээ. Гүцээдэн ригдан гүү бонцож жис мин шээсүн бич. Эндээ гүцээдэн ригдан гүү бонцож жис мин шээсүн бич. Нева дон шанла гомбаны гэж. Дон шанла гомбо гэдэг нь алиг хэлж байгаа юм гэхээр энд гарсан одоос жанла гэсэн шүү дээ. Нямба нийт гэдэг нь бол нямба нийт сүм бахна. Гурван. За одоо дон шанла гомбо гэдэг нь юу гэж байгаа юм тэгэхээр нява хоёрдугаарх дон шанла гомбо гэдэг нь бол өөр утганд одоо болгоогоод гэсэн санаа шүү дээ. Өөр бол болгоогоод айлтгахтаа арай өөрөөр. Падманы сажаашин гэж. Падманы сажаашин жалуу замбра жанны дан юлхор хордон жайжумна мидэ дагва нийдүүжүр чэсүн бин доо давуу гэж. Энэ бол дон шанла гомбын доо юм аа. Дон шанла гомбо гэдэг нь жишээ нэмэл гэж хэлээд байгаа шүү дээ. Энэ бол жишээ нэм. Эцэг их хоёр ч юм бол одоо алах ёстой гэсэн хаягтай үгтэй алах хүн монцомиг юм хэлээ. Падманы сажаашин жалуу замбражны дан юлхор хордон жайжумна мидэ дагва нийдүүжүр гэж. Ингээд ингэх юм бол тэр ми бол мидэ дагва нийдүүжүр гэж тийм ээ. Тэгэхээр ноо гэсэн ихрэг алаа гэсэн санаа шүү дээ тийм үү. Тэсүмбийн доо давуу хэмээн зарлагдсан мэт энэ бол дон шимбийн дооён. За дон шанла гондуг нийс. За өөр утганд болгосон тэр байдал нь бол юу гэхээр паманины тэмбэрэл янлаг жүнижийн нанцун дүү жүрвийн жүжидан сэрдва юм аа.
Энэ дээр маш сайхан нарийн. За тэгэхээр Падан мааны сажаа эцэг эхийгээ одоо ингээд хөнөөгөөрэй гэж ингэж айлцсан чинь бол юу бодож хэлсэн юм бэ гэхээр дон шанла гомлог гэдэг нь өөр утганд тийм ээ өөр зүйлийг болгоогоод тэгээ үгэн дээр бол Падан мааны сажаа гэж. Тэр нь бол яг ихэнх утган дээр юу хэлж байгаа юм бэ гэхээр Дэмбэрэл янлагч үнийг. За энэ бол Ондог жингийн 5 дугаар бүлэг дээр гарна тийм ээ. Гавн аваа дээр гарна. Дэмбэрэл янлагч үнийг 5 дугаар бүлэг тийм. Тэгээд Дэмбэрэл янлагч үний буюу одоо нөгөө Сэрдвийн хорол гэдэг нэг зураг байгаа шүү дээ тийм ээ. Тэн дээр байгаа тэр 12 хүн барил. За тэрний дотор байгаа дүжид Нява дүжид а а хоёрдугаарх нь бол дүжид баггүй. Тогмоо мариг ба Нява дүжид. Тэгээд 8 дугаарх нь бол Сэрдва. За энэ дүжид гэдэг нь бол Нява дүжиджийн лай. Нява дүжидийг бол па гэж хэлж байна. Эцэг гэж. Эцэгтэй зүйрлж. Эцэгтэй. Нөгөө нэг хөнөөх ёстой эцэг маань бол Нява дүжид юм. Ява Сэрдва бол юу вэ гэхээр дочиг шүү дээ. Дочиг тийм ээ. Энэ бол дочиг. Энэ дочиг бол маа юм аа. Хөнөөх ёстой эцэг их маань бол юу юм гэхээр Дэмбэрэл янлагч үнийг дотор байгаа. Нява дүжижээлээ Ява Сэрдва тийм ээ. 8 дугаар шунал энэ хоёр. За энэ шунал бол одоо бидний одоо ердийн шуналаас арай өөр шунал байна шүү дээ. Үндэс язгуур нь адилхан боловч Тогмоо майраг байгаас төрж байгаа нь ч гэсэн энэ бол арай жоохон төрөл ахуулж байдаг. Тэр шунал. Тэр одоо урдын одоо пинжижийн лагаар энд ирсэн байгаа шүү дээ. Энд ирээд эндээсээ яваад дараагийн төрөл ахтаа бол тэр одоо Тогмоо мэд байна тийм. Тэргүй шүү цагаас одоо ингээд хураачихсан үйл бол одоо ингээд агуулгах хураацсан будаа шиг ингээд хангалттай байгаа тийм ээ. Хангалт одоо хаан болох ч үгүй хамт төрөгч үгүй бүхэл төрлийн үйл бол угаасаа байна. Тэгэхээр тэн дундаас алийг авах вэ гэдгийг шийдвэр гаргаж байгаа зүйл чинь бол энэ Ява Сэрдва тийм ээ. Тэгээд товчиг тэр маань бол энэ дундаас Сэрдва. Тэгэхээр энэ бол ээжтэй ойрхон төрөл авах ойрхон нөлөөлж юм уу да. За энэ хоёр бол Падан маа хоёр. Жалбууны ди нанцун дүжрүй амши юм аа. Дэмбэрэл янлагч тэр энэ үгүй жалбуу замбраа жанидан гэсэн чинь Падан мааны сажаа энэ жалбуу замбраа жанидан. Жалбуу нь бол ди нанцун дүжрийн буюу Дэмбэрэл янлагч үний нанцун дүжрийн амши юм аа. Замбраажин хоёр нь бол даваа чугзан зүлтэм дүвшиг чугзан хоёрыг. Юлхор нэг гэдэг тийм энэ замбраажины дан юлхор хордон жайжумнаа гэсэн шүү дээ. Тэрний тэр юу нэ даваа чүгзэнд дүшин чүгзэн хоёрыг юлхорны гэдэг энэ юлхорны 29 дүйн миксог жимчит дүүг юм аа. За энгийн одоо тийм ээ энэ одоо лагийн нүд тэргүүтэй жимчит дүүг миги жимчит, аяа жимчит, 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 иги жимчит гэсэн энэ 6-аг бол хийж байгаа. Юлхор хоржэний гэж энэ хоржээ гэж үг байгаа шүү дээ тийм ээ. Хаана хордон хорж юлхор гэдэг нь хордон жава гэдэг хоржээ гэсэн. Хордон жава. Хоржээ нь юу хэлж байгаа юм бэ гэхээр хоржээний 29 дүйн чи жимчит. Тийм ээ чи зүг жимчит, даа жимчит, ди жимчит, ро жимчит, иргэжаа жимчит гэх яваа шүү дээ. Чи жимчит юм да. Ядаг нямбу довжис жомна эн давын мидэ дагба жанчуг топ жевин дом огч. Эдгээрийг бол ерөндөгийн хүчээр дарваас нөгөө одоо хүн болвол одоо тийм энэ уг хүн маань бол ариуссан одоо бодийг бол босноо гэсэн ийм үг. Ийм. За тэгэхээр бол өөр зүйлийг болгоогоод яа хэлж байгаа. Он шанлагом. Нямба нийт гэдэг нь бол хүний нямба нийтсэн байна те. Одоо энд нь бол юу вэ?
Доншин лагомба. Доншин. Дүйшин лагомба өөр цаг үед одоо болгоод тий. Дүйшин лаг. Сая бол доншин лаг байсан. Одоо дүйшин лаг. Тэр юуны юм байгаа штэ. Нямбан ядон доншиндан өдөжингийн сая дээр гарсан хүн тий. Нямбан яд гэдэг нь нямбан яд. Доншин гэдэг нь бол бад мааны сажаашин. За энэ өөр утга. Дэшин дүний дүйшиндан гэдэг үг байгаа шүү дээ. Тэр дүйшин лаг гомбаныг бол Маумбана Деважинду Жева Ядвала Гоне Деважинду Живи Молом давна Яматаг Деважинду Жевр сүмбийн доо давуус. За ирээдүйд тийм ээ ирээдүйд ирэх цагт тийм ээ ирээдүйд бол Деважинд одоо төрөл авахыг нь бол болгоогоод за тэгээд бол Деважин төрөх ерөөл тавих юм бол энэ даруй одоо тэр даруйдаа ерөөл тавьсан даруйдаа Деважин төрөх юм байна гэж айлтгая. Тэр жишээ нь бол Дүйшин лаг гомбо юм аа. Дүйшин лаг. Хэдийгээр ирээдүйд тийм ээ ирээдүй гэдэг нь бол одоо хэдэн төрлийн дараач байж болно шүү дээ. Хэдэн төрлийн дараач юм тийм ээ 1 2 3 10 20 төрлийн дараач юм уу ирээдүйд ингээд Деважин төрхийг нь төрөл авах нь болгоогоод тэгээд чи одоо Деважингийн төрх ерөөл тавих юм бол энэ даруй юм байна. За тэгтээ бол тэр нь энэ даруй бол Деважин төрөхгүй тэгтээ Дүйшин лаг гомбо гэдэг нь түүний дараагаар ирээдүйд төрхийг болгоогоод тэрийг бол Дүйшин лаг гомбо. За Гансыгийн самба лаг гомбаны гэж. Гансыгийн самба лаг гомбо. Удгаалын одоо санааг болгоогоод тэ Дишин дүүний Дүйшиндан Гансыг гиний самбалаа гэж байгаа шүү дээ. Сая Дөдөжингийн тэр дээр гарсан дүн дээр Гансыг гиний самбалаа. Тэгэхээр энэ бол Удгаалын одоо санааг болгоогоод гэдэг нь Жамба замжис тогур зэмбийн дүлжан гор тэ мадна зүлтэн чогдууданбийн доод авуус гэж. Удгаалын одоо санааг болгоогоод жишээний одоо ямар гэж байна. Өглөг төдийгөөр болно гэж бодож байгаа тийм. Одоо өглөг дуртай. Өглөг өгөх дуртай. Гэхдээ энэ нь бол одоо хамгийн дээд ажил. Өглөг өгөхөөр бол одоо ингээд өөр юу ч хийх хэрэггүй. Энэ бол одоо буйны хамгийн дээд юм ч гэдэг юм тийм. Өглөг дотор олон байгаа шүү дээ тийм ээ. Номын өглөг, идүүлийн өглөг тийм. Амь насын аврагч гэсэн бас өглөг тийм ээ. Гэх мэтчлэн одоо янз янзын өглөгөөр бол одоо өглөгөөр бол болноо гэж бодож байгаа энэ бодгал бол энэ шавьд бол яах нь тэр шавийн хувьд шүү дээ. Гэж бодож байгаа тэр шавийн хувьд бол тэрний муу шагаад харин чи зүлтэн чогдууд юм байна. Наадхнаас чи илүү шагшаа бадыг сахих нь, суртахууныг сахих. Шагшаа бадыг сахих нь бол хамаагүй дээд юм а гэж ийм хүн багшуудад тайлбарлана шүү дээ. Тэр шавийн хувьд сахил самаар одоо зүлтэн шагшаа бадыг сахиулахын тухайтад бол зэрэг зөрг нь бол өөр гэж тийм ээ. Тэгэхээр тэр бодгаалын хувьд бол өглөг өгж байгаагаа хамгийн дээд гэдэг бол тэрийн одоо уушаах юм уу тийм ээ. Тэрнээс чинь дээр юм байна. Тэл самар сахих юм бол тэрнээс илүү юм шүү. Ийм одоо. За ингэж одоо болгоогоод ингэж айлж байгааг бол юу гэж вэ? Гомбоожин гэнэ. Гомбоожин. За ингээд одоо харъя. Доншин лаг гомбо дотор бол 4 байгаа гэдэг шүү дээ тийм ээ. Авшаа Доншин лаг авшаа. Энэ Онши зовор дөмбийн гомбоожинжин доо, онши гомбо зовор дөмбийн Дэмгонгийн доо гэж хоёр байна гэсэн. Тэгээд Дандунгийн доо. Гомбоожингийн доон дотор бол Нямбаны гомбоожингийн доо дотроо бол 4 байна гэсэн. За тэр 4 нь бол Нямбаны цүмлэг гоно өөрөөр айл. Доншин лаг гоно өөрөөр айл. Дүйшин лаг гоно өөрөөр айл. Гансыгийн самба лаг гоно өөрөөр айл. Тэгэхээр бол энэ тийм ээ. 1 Доншин лаг гомбо 2 Дүйшин лаг гомбо 3 Гансыгийн самба лаг гомбо 4. За энэ дөрвийг бол ингээд 1 2 3 болвол юу байна? Гонши зовор дөмбөг гомбоожин гэдэг. Тэгээ бид нар санаж байна уу?
Гангээ дээр гон Демгонгийн доо гэдээсэн яг ингэж задлаагүй шүү дээ тийм ээ. Тэр ингээд одоо сайхан холбогдож тийм ээ. Тэгээ тэр үед жоохон ойлгоцсон ингээд дутуу орхисон юм маань энэ дээр ингээд аян ойлгох. За бурхан болвол ингээд дандангийн доо бол ийм байдлаар ийм одоо хэрэг говоож өмцөн тийм ээ. Тийм үүднээс бол ингээд өөрөөр айлтгах тийм. Хямбааны цумлагоона мөн өөр утгыг болгоод падманы сажааш юм уу. Тэгээд дүйшин л байгаа тийм ээ. Өөр цаг үеийн юмыг болгоогоод бодгалын одоо санааг болгоогоод зам мөр төгсгийн тухайд юм шүү дээ тийм. Хоёрдугаар Нева. Нева. Демгонжийн доолаян шир ёд. Демгонгийн доод бас дөрв байна. Жанлаас. Мөн одоо додож юм байлгүй дээ тийм ээ. Жанлаа. Юу гэж вэ? Шугба Дембур гомбадан, Танит Дембур гомбашин, Нямбу Дембур гомбадан, Журва Дембур гомбаде, Дембур гомбо Денам ши чэсунг. Агил сайхан үгээрээ ил харагдав. Шугва Демгон, Танит Демгон, Нямбу Демгон, Журва Демгон. Энэ Дембур гомбод бол Демгонгийн доо 4 гэж бол хэмээн зарлагдана гэж. Энэ одоо юу хэлж байгаа вэ? Дэян дамбу шугала Дембур гомбо гэдэг нь юу хэлж байгаа юм бэ? Тэгэхээр Чөрөлбийн даваала гомбын дүлжээ гашиг Дембала шүүгийн дунду гансагийн даг ёдур домбын доод авуу гэж. Шугвала Дембур гомбо гэдэг нь тийм ээ. Шугба гэдэг одоо оруулах, орших машинд оруулах. Тэгээд Дембур гомбо гэдэг нь бол санаа нь бол би өчтөр хэлсэн шүү дээ. Номд оруулахын тулд шинэ энэ тохиолдолд Шугва Дембур бол номд шашинд бүхний шашинд оруулахын тухайтад тойруугаар аль. Тойруугаар. Тэр одоо хөрл миний ойлгоцоор шүү. Миний ойлголт. Энэ Демгон гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Хүн мэд. Тэгээд утга нь бол тийм байхгүй. Санаа нь бол тойруугаар. За Чөрөлбийн даваалга гомбын дүлжээ гашиг Дембала шүгийн дом тийм ээ. Тэрсүүдийн одоо үзэл онол бол их одоо датчихсан. Тэрнийг одоо үнэнгээ бодсон ч байдаг юм тийм ээ. За ийм одоо зарим шавнырыг номонд оруулахын хайтад бодгалын бие буюу гансхийн даг бол байгаа гэж зүйлсэн ийм тийм ээ. Хүмбүн аны курбовоны гансгго тэргүүтээ доо айлцсан байгаа шүү дээ. Тийм ээ. Хүмбүн аны куро гэж тийм ээ. Хүмбүн бол одоо үүрэг ачаа шиг юм. Тэгээ түүнийг үүрж байгаа нь бол бодгал өөрөө юм аа. Тийм. Хүмбүн аны курбовоны гансгго гэхээр гансгийн даг ядуур дэмба ингэ гэж байна шүү дээ. Тийм ээ. Гансгийн даг ёдүй цөлдүүд дэмба. Тийм. Тэр бол их одоо тэгээд яатсан гансгийн даг ёд гэдэгт бол Батнот ихсэн байгаа. Тэр нь ингээд дадлаг суудсан байгаа ийм бодгал бол нэгэн хэсэгтээ бол одоо яах шууд гансгийн даг мэд гэх юм бол эргээд хорлогч байж болно. Нэг талаасаа. Нөгөө талаасаа бол итгэхгүй. Ягаад ч тийм байх үнцгүй гэдэг бат итгэсэн байгаа учраас үгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол эн чинь миний одоо үзэлтэй нийлж чинь би санал нэг байна гэд хаашаа жоохон хандах нь байна шүү дээ. Тэгээд тэр дараагаар нь бол одоо мэрдэг бат юм. Тэ. Ингээд ажмаа. Тийм биш үү? Мэрдэг ба. Ер нь бол ингээд бодох тэр мэрдэг ба хүн багшийн хамгийн анхны айлцсан нь бол Павгийн Дембаши. Дембаши дотроо Дунгал Демба. Дунгал Дембийн чачаа дамбуу нь бол мэрдэг ба. Тэгэхээр хүн багшийн хамгийн анхны айлцсан ном бол мэрдэг ба тийм ээ. Мэрдэг ба. Хамгийн сүүлд айлцсан ном ч гэсэн мөнх усыг үзүүлээд өөрийн биеэрээ мөнх усыг үзүүлээд хамгийн сүүлд айлцсан ном ч гэсэн бас ярьдаг ба. Тэр эцэс төгсөл хоёрт айлцсан ном ярьдаг ба тийм ээ. Тэр энэ бол бас зүгээр бас юм биш. Зүгээр дах юм бол маш ярьдаг ба гэдэг нь ажиг мад юм. Ярьдагын цанд юу вэ? Гажиг мад. Ажиг юм бол өөрчлөлт. Ажиг гажиггис журва гэдэг чинь агшин агшнаар өөрчлөгдөж байгаа ч юм яах нь
нөхцөл шалтгааны улмаас өөрчлөгдөв. Нөхцөл шалтгаан тийм ээ Жүүдэн Женге Вангис ингээд өөрчлөгдөж байгаа юм бол эн чинь нэгдүгээр ганцаараа биш юм. Хоёрдугаар өөрийн эрх байхгүй. Эдг нь бол ингээд мажмар дүүлж шít. Тэгэхээр яах нь гансхийн даг Ёдур Демба гэдэг чинь нэг өсөндөө гансхийн даг Дагба, Жигбүү, Раванба тийм ээ Дагжиг Раванжин гэдэг даг гэдгийг одоо Ёд гэж байгаа. Ёд гэж байгаа ш. Тэгэхээр Мэрдагва тэргүүтнийг үзүүлээд ингээд явах хэрэгтэй чинь бол нилээн сулгай ш. Тийм ээ тэр ханга одоо бооцсон барьсан үзэл маань нилээн сайхан хүлтэйгээс тийм ээ юмс бол өөрийн ирэхгүй заавал ингэж тэр бол өөрийн тэр шалтгаан Жүүдэн Женге Вангийн өөрчлөлт гэдэг учраас өөрийн ирэх байх. Раван тэгэд Жигбүү тур ганцаараа биш. Их мэтлэнгээр ингээд сайхан ингээд дог тэр шалтгаанаар ингээд хөгөөд ингээд мажмар орно. Тийм тул бол ихэнд нь бол тэргээр бол тийм дагтод юм. Тийм. Тэр Мэрдэгва дугна яа Мэрдэгва дугна гансгийн дагнад дугуй чаавар. Тэгвэл одоо Мэрдэгва дугна гансгийн дагнад рагва дугуй чаавар. Мэрдэгва тухцул дайла гансгийн даг рагба тухцул цацаан цан ээж хэрэг. Тэр аван ингээд даг дүзэн бензин ба бол гансхийн даг рагбар зэн бензин ба шүү дээ тийм үү. Тэгээд гансаар анжаа төви заяа дүзэн бензин ба бол юу лээ гансын дамай прамо гин даг прамо зэн. Тэгээд Мэрдэгва тухцуулдаад няга цан ээж гансгийн даг рагбадан гансгийн даг прамо няга цан ээж хэрэг. Мэрдэгва дугна. Алин тэр бол ингээд нэг ч гэсэн ингээд сайтар бодох юм бол ер нь ингээд аянд өгтөөл явж байгаа. Тийм ч бас бүхэн багш анхлан Мэрдэгва айл тийм ээ. За ингээд яагаад юм бол бас бодох байгаа. За Шүгва Дембэр гомбон гэдэг нь бол энэ тийм Чорилбын даваалга гомбо гэж ашиг гансыг энэ доод. Цанитла Дембэр гомбо Танит Демгон гэдэг нь юу юм бэ гэхээр танит сүмла Дембэр дүв мадув тосор чэнэ дом байна доод уус. За энэ бол бид нар өндөө ярьсан шүү дээ. Цанит сүм чаван гүндэг ёндөв тийм ээ. Гурвыг бол цанит сүм гэж. Тэр бол Дембэр дүв мадув сосор чэнэ дом бол одоо тийм хүн багшин альсан 3 дугаар ном юм. Дэвүр намарч байж. Сайтар ялах. Сайтар ялах. За энэ бол цанидлаад Дембэр гомбо. Танит Демгонгийн доо гэдэг гангаад зөндөө гарсан шүү дээ. Гангийн сүүл дээр бол нэлээд ярьсан шүү дээ. Хүн багш бол зүгээр номын хүртгийг тийм шот хэмжээр анги цанид дүүа гэж. Хоёрдугаар номын хүртгийг буюу таны мэвийн чонхор одоо ширүүний доо гэдэг бол шот хэмжээр анги цанидчис мадууа гэж. Тэгэхээр бурхан багшд бол галваа байхгүй. Тэгэл ингээд энэ чинь ингээ үгээр нь харах юм бол дасвар шагна гална ян гэсэн шүү дээ. Дасвар шагна гална ян жил агоонэ одоо ингэ юу болгоогоо та ингэ гэхээр бурхан багш байгаа шүү дээ. Шаван ямду дүүа өндөг ранги цани дүүа. Тэгээд цани сумлагоонэ овооны намаас үтадэ гэж шүү дээ. За тэрийг. За тэгээд цанидла Дембэр гомбо гэдэг. За Нямбула Дембэр гомбо. Нямбу Демгон гэдэг нь юу? Нямбу Дембэр гомболоо жад ёд гэж. За 8 байгаа гэж. Нямбу Дембэр гомболоо 8 гэж. Нямбу Дембэр. Дийнитлээ гэж. За энэ додож амлаа. За дугаарлаад явах уу? Харахад амар тийм ээ. Санжэ гэдэг нь нэгдүгээр хэн. Чö гэдэг нь Чö гэдэг нь хоёрдугаар. Санжэний яваа, чөний яваа. Лело 3 дугаар хэн. Тийм ээ. Жүнсэд жогзон гэдэг нь бол 4. Жүнсэд жогзон. Маржил 5. Точиг гэдэг нь 6. Точиг жодва гэх юм ээ. Точиг жодва. Маржил жодва, точиг жодва. Жодон
Мангай дугбаа гэж. Энэ 8 дахь. Энэ шүү. Энэ Нямбуу Дэмгуун дотор 8 байна гэдэг энэ 8. Мангай дугбаа гэдэг нь Риг Мангайва. Риг Мангайва дугбаа. Риг Мангайваг ийм. За Симжан намжи Дэвадэ ийн юмбур тэгчуг сүм чэсүн гэж. Ийн юмбур тэгчуг сүм биш шүү. Хөөе. Энэ алдаа шүү. Тэгчуг сүн шүү. Энэ шээ сүн гэдгийн сүн шүү. Тэ? Ийн юмбур эдгээрийн ерөндөгт их хөлгөний номыг зарилгилсан гэсэн утгатай. Энэ их хөлгөний ном 3 гэсэн. Энэ алдаа шүү. Энэ яавч алдаа. Энэ яавч алдаа. Энэ биш шүү. Энэ хараа энэ ингээд ийм сүм байна. Ингэж сүм 3-ын тоо тавьсан сүм гэдэг бас энэ тийм биш шүү. Энэ буруу шүү. Энэ одоо ийм юм их гарах юм аа тийм ээ. Энэ шээ сүн гэдгийн энэ сүн шүү дээ тийм ээ. Шээ сүн гэдэг сүн. За ди юм. За болж байна энэ. Нямбуу Дэмгуун бод. За энэ амархан байна те. Санжоо Чойлан ява одоо. Санжаа ява, Чön ява одоо муушаах. Лело жүнсэд лело гэдэг нэг тийм ээ. Тэгээд жүнсэд чогцсон. Тэгээд байн гаржил точиг жодва. Тэгээд жодон мангай дугба гэдэг нь Риг Мангайва дугба. Риг Мангай дугба. Энэ хоёр гарах баг. Симжаа намжи Дэвадэ эдгээр нь бол амтан нугуудын бол юу юм? Бүтгэр юм аа. За түүний ерөнтөгт бол их хөлгөний номыг бол зарилсан юм аа гэж. Хэмээн зарилсан байна гэж. Чи тэгчүг сүм биш. Сүм байх. Тэгчүг сүм гэвэл байхгүй шүү дээ тийм үү? Тэгчүг сүм 53 юм байхгүй. Хөлгөний ном нэг л байгаа шүү дээ тийм ээ. Тэсэн. Тэ Санжаала Нэвийн Нямбур сүм ба нэ гэж. Санжаала Нэвийн Нямбуу нь юу юм бэ гэхээр Нямбаны жин доод авөө гэж. Түрүүний дээр гасан тэр Санжаа намсгдын Нямбаны шүү дээ. Нямбаны жин доод авөө. Чойло Нэвийн Нямбур сүм баны ам мэдвийн Санжаала Нингүр жана цод тэгчинжийн чой товрж өрөө шивэн доод авөө. Чойло Нэвийн тийм ээ. Номыг одоо уншаах. Түүний ерөнхийд бол ам мэдвийн Санжаала Нингүр жана цод тэгчинжийн чой товрж өрөө шивэн. Оошгүй олон бурханд бол өргөл хүнд үлдэх юм бол яах нь тэгчинжийн чой товлох юм аа. Тэгээд бол тэр нь бол номыг одоо дээд биш тийм бол номыг юм доонд. Лилон Нэвийн Нямбур сүм баны дүй шин лагомбын доод өөгч. Хурлын одоо ерөнгийн тийм ээ. Шуурхын одоо тэр гмийн ерөндөгт бол айлцсан. Дүйн шин лагомбын түрүүний ах. Тэг яг одоо ингээд яваажин төрөх ерөөл тавих юм бол тэр даруйдад яваажин гэх Яматагдууд яваажин ява тийм ээ төрнөө гэх. Тэгээ бол ирээдүйд төрх нь болгоогоод ингээд. Тэгээ нөгөө хүн чинь ажил хийж эхэлнэ шүү дээ тийм. Ерөөл мөрөөл тавих тойсон гомс хийх мэдчихсэн гэх. Тэгэхээр бол яг ийм залхуурлын одоо гмийн өндөг. Энэ залхуурал одоо эдгээр бол бүгд одоо лойрогддог лилон бүгд хэмжүүн гарсан шүү дээ тийм ээ. Жүнсэд цогжинжийн жүнсэд чогзонгийн Нямбур сүм баны Гансагийн самбаалан гомбын доод авөө гэж. Өчүүхэн зүйлийг бол одоо ингээд энүүгээр тийм ээ нэг одоо ажил хийж байгаа ажиллаа тийм ээ нэг багхан юм хамгийн дээд гэх юм уу энүүгээр ингээд болцноо ч гэх юм уу ингэж бодож байгаа тэр одоо бодол бол бас гэмтэй байна тийм ээ буруу. Тэрний ерөнхийд бол Гансагийн самбаалан гомбын доод аваа тийм ээ. Гансагийн самбаалаа гэдэг чинь шинэ түрүүний ярьсан чинь юу лээ өглөг өгснөр одоо болно гэж байгаа бодгалд бол наадханаас чинь дээр самаа шоколадыг бол сахин дээд юм. Тэгээ тэр нь жимба замжийн човгор зэмби дүлжан ор гэсэн шүү дээ. Хүн тухайн тэр бодгал. Бодит байдал дээр бол тиймээ гэсэн үг шүү. Тухайн бодгал тэгж айлдах юм бол тэр бодгал нь бол тэр ажиллаа гадна бас одоо тэгээд аваад мэтлэнгээр бол байгаа шүү дээ. Тэр дүлжан ор гэдэг нь бол гол үг шүү дээ тийм ээ. Тухайн хүний хувьд гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хүн өөр байгаа шүү дээ. Энэ одоо би ингээл өөр нэг юу ч хэрэггүй ч тэгээд бас нэг тийм
Урлын төрөл биш. А түүний нэрөнд бол Гансагийн самбалогон доод маржил лагбар жодвийн нийвийн нэмбэр сумбаны гэдэг. Нийвийн нэмбэр нүлээ. Маржил энэ дээр гарсан шүү дээ. Аржил дучиг жодваадан гэж. Аржил жодваа, дучиг жодваа гэж арлж байна. Тэгэхээр Гансагийн самбалогон аржил лагбар жодвийн нэмбүү нь бол юу? Санжээжийн шингийн ёндон доод агнаа жодвийн доод. За тэр одоо их омог дээрэнгүү гэдэг юм уу, одоо их омогтой тийм ээ. Ийм улсуудын одоо тэр омгийг дарахын тухайд бол түүний ерөндөг гэдэг нь омгийн дарахын тухайд Санжээжийн шингийн ёндон доод агнаа жодвийн доод. Бурхны одоо эрдэмүүдийг бурхны орон Санжээжийн шингийн Санжээжийн ёндол гэсэн үг шүү дээ тийм ээ. Бурхны эрдэмийг бол өгүүлсэн юм. Тийм бол бурхан ийм гайхамшигт бол эрдмийн үзээд бол тэр омог нь бол түүний ангийн лагшид нэмбүүгийн юм дээр байгаа шүү дээ. Чожид дээр дижүн барилаа шундаас ирж байгаа лүмэдэг тавгууд болоос сэрнэдэг гараж самбож юм дижүн хонгүй модлоо нямаа мичэршин тэнцийн одоо янз бүрийн тэнгэрүүд энэ төр тэнгэрүүд энэ чинь зарим нь бас ингээ өөрөөсөө гэрэл мэрэл гаргав. Инээсээ гэрэл гэтэл бол одоо бурхан багшийн одоо тэр ингээс байгаа тэр гэрлийг бол хараад амар хорхоо гэдэг л галт хорхоо гэдэг. Хорхоо гэдэг. Бүхэн дээр шүн болохоор бүхэн дээр нэг ногоон гэрэл гэрэл шиг болно. Нарны гэрлийн хажууд. Хүний одоо тэр бүхэн дээр асч байгаа тэр гэрэл цохын гэрэл. Түрээр тэр омгон дараг. Омгон дарагдана гэдэг чинь яг хөө номонд орно шүү дээ. Омогтой хүн чинь би энэс илүү ч гэдэг юм уу тэгж бодож байгаа хүн чинь тэрнийхээ үгэнд орохгүй шүү дээ. Энгийнээр хэлбэл үгэнд орохгүй. Тэр бол тэр омгийн дараа аржил лагбар бол аржил лагбар жодвийн нийвийн нэмбэр сумбаны Санжээжийн шингийн дундун доод байна. Жодвийн доод. За энэ бол 8 дугаар бүлэг дээр Рэв чөөгөө дээр бол Санжээжийн шингийн юм. Санжээжийн ёндон одоо тэр лагшин найргийн эрдэмүүд тийм ээ. Гарт энэ одоо их сайхан нэг удаа үзэх юм бол өөрийн ирэхгүй одоо бас сүжиг хамгийн гол юм бол сүжиг байгаа шүү. Хэрэгтэй юм тий. Тэгэхээр сүжиг одоо улам одоо нэмэгдэх бол одоо бүхний эрдмийг санах маш юм ба. Санжээжийн шингийн юм. Очиг лагвар жодвийн нийвийн юм буруу гэж. Хүсэл тачаал одоо үлэмжих ийм одоо явдалтай одоо ийм гэмийн болвол ерөндөгт харилцаа нь бол Санжээжийн гүи ёндон доод байгаа нэ. Шингийн ёндон гүи ёндон тийм шүү дээ. Санжээжийн гүи ёндон бол ийм гэж. Санжээжийн гүи ёндон тийм хүн багшийн одоо өмс нь бол сайхан шаргалсан юм. Их мэт. Тэгээ энэ одоо яагаад гүи юм тийм ээ. Баганснаар бол ийм болж байгаа ч. За тэгээд одоо чагран зэмаа гэдэг байгаа шүү тийм ээ. Одоо мотор нь ингээ урт бөгөөд үтэнтэй гэж. Тэр их богинохон одоосон гарын төрсөн болоход бас жоохон буян жоохон таарахны шинж юм байна шүү дээ. Одоо мөргөл хийх гэсэн тэр гээд байгаа шүү тийм ээ. Мөргөл хийх гэсэн. Тэгээд хэмжээний буруу наад ингээ бурхан мөргөж байгаа шүү дээ. Тэр одоо биеийнхээ хэмжээгээр дарж байгаа шорооны хот очтгүй ийм их буян. Тэгж альцсан. Тэгэхээр бол бас урт богино ч бас жоохон нөлөө байгаа. Тэгээ нөгөө нэг урд сурж хахад өглөө болгон нөгөө өглөөний хурал 6 цагт өглөө болгон нөгөө нэг дүн шиг уншаад 5 бурхан дүн шиг уншаад мөрөгдөг байхгүй. Тэгээ нөгөө зэнданых ч одоо олон жил тий 40 жил хамт байгаа. Хамаагүй тоглолдог нөгөө зэндааны төгсгүүтэй. Тэгээд нөгөө ингээд сунаад мөрөхөөр нөгөө гар нөгөө нэг бүдүүд юу ихэнх нь намхан шүү дээ тий. Сонгоя үйсэн амдуунаар бол намхан дуу. Тэгээд ладак ууд намх. Тэгээ ингээд урт мөрхөн урт ингээд нөгөө илүү гараа явчихсан. Тэгээд харж яануу тэр ийм их хүн. Тэгээ одоо
2 өргөхөд миний нэгтэй тэнцэж байна гэдэг. Яг тоглоомор тийм. Тэр шиг. Мм. За тэгээд энэ би юм тийм болвол юм болвол ерөндөг. Тий. Энгийн ярь. Доод гонос сүмбин доод авуу. Жодвийн нивийн юм бүр сумбаны ажидаийн жодва салбин доод уус. Жодвийн нивийн юм бүр сумба. Жодвийн нивэр энийг нэг янаас Ёпа гэдэг. Ёпа гэдэг. Энд ойрог дээр үед тэгж ирэл. За жодвийн нивийн юм бүр мажидаийн жодва мажида мажидаийн жодва салбин доод авуу. Таны сандах байна. За риг мангаава доггүй нивийн юм бүр сумбаны риг энэ риг мангаава гэж байгаа. Энэ нөгөө нэг додожон дээр бол энэ биш 8 дугаарх энэ жодон мангэ дугбаны гэсэн чинь мангэ дугба гэдэг нь бол риг мангаава дугба гэсэн. Тийм ээ. Тэгэхээр риг мангаава дугба. Саний тэр мангэ дугбаны гэдэг нь бол риг мангаава дугбын нивийн юм болсон баны хартаг дугаа сүмдүүд бийн доод. Энэ одоо маш риг мангаава одоо яг одоо айл язгуу нянтой ригж юм уу 10 жил иргэж юм уу тэгчээр иргэж юм уу гэдэг мэдэхгүй тийм ээ. Бид нар ч одоо бид нар ч явах одоо жишээ нь би бол мэдэхгүй байна шүү дээ тийм ээ. Тэр бол тэрний одоо ерөнхийд бол хартаг төг бас сүм тийм ээ. Нянтой төг ба 10 жил төг ба тийм ээ. Хартаг төг бас сүмдүүд бол риг мангаава говь нивийн бол шүү дээ. За тэгээд бол хойно гарах бах л да. Ер нь бол тэгээд нөгөө нэг бие чагна гэдэг чинь өөрийнхөө дотоод бусдыг наад зардаж болохоор шүү. Одоо жишээ нь их хөлөгний номонд одоо авьяастай риг байгаа бол одоо хөлөгний ном сонсох тийм ээ. Хоосон чанарыг үзэл судлахад байдаг юм уу? Мөн бодийн сэтгэл одоо үүтнэг номход бол шингийн риг байгаа ганцыг бол одоо юугийн бавууд аваад нэг нэмэг жүж шурваа гэдэг байгаа шүү тийм ээ. Биеийн шар ус нүднээс одоо хөлөмсөх тийм ээ. Одоо айл ийм тийм одоо шинж тэмдэг тэр одоо риг байна. Эсвэл одоо хөлөгний ном бол өстой тийм ээ гансгийн тагныг дугаа тооч. Тэгээд үзүүлэхдээ зэрэг рани одоо тийм жигүүчдүүд тарваад харвын одоо зэрдмийг одоо бичлэнгээр бол юугийн бам риг байгаа шүү тийм ээ. Шинж надад бол харин тэр нөгөө нэг үүний гэрэл судрын нөгөө хойдлын 20 дэх тэр үлээ нөгөө хүн багш одоо нөгөө таван зулцтай өлөгчөн баранд өөрийн биеийг одоо хүс болгодог шүү дээ. Тэрийг за риг мангаава дугуй нивийн юм бүр татдаг бас сүмдүүд. Шива журвала дембэр гомбаны шива дөрөвдүгээр. За энэ бол одоо нөгөө юу шүү дээ. Энэ 8 болвол Нямбу Дямгун. Нямбу Дямгун гэдэг тийм ерөндөг болгож айлцсан одоо Дямгунгийн доо дотор бол 8 төрөл гэсэн чинь 8 янз. Тэр нь бол Санжай Чойлан яваадан Лила Жүнсэд чогдсон. Тэгээ Аржил Дочгож одоодан Жодон Манья Догба гэсэн шүү дээ. За энэ 8 болвол Нямбуд Дямгунгийн доо дотроо бол 4 байгаагийн Нямбуд Дямгун дотор бол 8 байна. Одоо дөрөвдүгээр нөгөө үндсэн тийм ээ Дямгунгийн доо дотроо 4 байгаа гэдэг. Дөрөвдүгээрх нь бол Журвала Дэмбэр гомбо. Журвала Дэмбэр гомбод гарцсан
Таны Дэмбэр гомбо гарцсан. Нямбу Дэмбэр гомбо дотроо 8 гэ 8-уулаа гарлаа. Журва Дэмбэр гомбо гэдэг. Гомбоны равдуудаагүй нэгэн игэ нямба мадагвын дон само донжуду журва дээ. Нямбу медла нямбушэ чинжилоло лэгвэрнэ нямун бааны рамнюн мон анчуу дамбо товржур шивэн доод оо гэж. Равдуудаагүй нэгэн нямба мадагвын дон само шүү. Тийм ээ. Равдуудаагүй чид алдарсан одоо муу одоо үг тэгээд мадагвын дон само ис алдарсан өнзгийн утгыг бол донжиддуу журва. Түүний одоо нямбу медла нямбуши сүмгүүг шимтэй шинжил оглоо лэгвэрнэ анх буруу одоо үз янз бүрийн юм. Нямун бааны рамнюм мон гэж. Нямун баг бол одоо хамгийн гимтний өсөндөө одоо гимт буруу юмыг бол буруу биш. Энчүү дамбо товрж шивэн доод. Энэ жив юу гэж. Тэгээ нямбууны амяндан хүлчил янлаа гэж. Нямбуу гэдэг. Нямбу медла нямбу шээ гэдэг тийм ээ. За ингээд жарлаад өөрснөө хараарай. Нямбу медла нямбу шээ гэдэг нь нямбу гэдэг нь бол намын тэн алгасар хүлчил гэдэг нь цалхайрал шүү дээ тийм ээ. Янла. Дэний медвийн лаган дэний медвийн гэж тийм ээ. Энэ намындан цүлчил медвийн гэсэн санаа шүү дээ. Дэний гэдэг. Тэн алгасар бол цалхайрал байхгүй. Үгүй тагва дэнзэндан гэж. Тэгээ самади дэнзэн. Одоо энэ дэнзэн бид нар одоо энэ самади бясалгал хийхэд хамгийн гол одоо саадуулж байгаа нэгдүгээр зүйл чинь болохоор дело дэнэн самадигийн хамгийн гол дайсан одоо ерөөсөө энэ дело тэр залхуурал маань ерөөсөө энэ хоёр тэн алгасрал зүлчил тийм ээ энэ залхаарах энэ хоёр шүү дээ. Тэгээд дэний медвийн лагва дэнэнзэн зүлтэмжийн лава нийтэн гэж. Лагва дэнэнзэнгийн лава лагва зүлтэмжийн лава шүү. Нийтэн зан дэ дагдуу зэмбала шинжилгова мэрдгва сугдовын шэрвжин лаваад. За занва дэва ариун бусыг ариун гэх. Зовлонтойг амгалан гэх. Мөнх усыг мөнх. Би үгийг байгаа тий даг медвала даг ёдвар зэмба. Эдгээр бүгдөө бол буруу үздэг шүү дээ тийм ээ. Ариун бусыг ариун зовлонтойг амгалан тий зан дэ даг энэ одоо нөгөө юу тий дунгал дэмбэ чачуу шин богцор шин шүү дээ тийм ээ. Мярдаг дунгал дом дагмид гэдэг энэ эсрэг тал нь зан дэ даг тийм ээ. Энэ одоо шинжилгээ дөрв байгаа. Энийний эсрэг нь харин мярдагва тэргүүтээ мярдагва дунгалва донва дагмид тийм ээ. Амгалантай биш, зовлонтой, мөнх биш, мөнх ус юм. Даг ёдва биш, даг медва юм гэсэн. Энэ тэргүүтнийг онж таньж мэдсэн гэрвж юм. Билгүүний. Тэгээд чандун гажижийн юман бааны цодномжийн цог чимбуула бадбаа гэж. Энэ туцыг эрх явдлын тийм ээ юман бааны цодномжийн цог чимбуула бадбаа тий. Ядар цог нийла бадвис нүрдүү жанчуу товор дамба оо гэж. Дамба. Содномжийн цог, ишижийн цог тийм ээ. Шэрвжийн лава. Энэ тийм ээ зан дэ дагдаг шинжил логын догчог эсрэг тал нь унсан мярдаг суг дугын шэрвжийн лава. Бодлоод бол ишижийн цог. Шандон гажижийн юман бааны содномжийн цог жаачин бол бадбаа тийм ээ. Энийг бол энэ чуулганы бид одоо шат. Тэгээд содномжийн. Тэгээд тэр мэт бол хоёр одоо чуулганд шанцнаар бол өргөнөө бол төдийг бол. Энийг болгоогоод бол журвала дэмбэр.
Юрва тийм ээ. Өөрчлөлт мууг нь сайн бол, бурууг нь зөв болгох. Энгийнээр тоож аль ийм бас тодор бол байна. Миний тал бол бас гэж хэмжээчүүд хугжи цогномлаа. Энэ нь болохоор санжээчүүдэн сууж тодномлаа. Тэгээд далаа хөвшөлтөд хуг гэвэл илүү өргөн тахтай бол. Тодномлаа гэвэл содномжийн цог тийм ээ. Ишижийн цог орохгүй. Санжээчүүдэн сууж цог номлаа гэх юм бол цогны гэдэг байгаа юм. Хоёулаа цогны ишижийн цог, содномжийн цог хоёулаа тийм учраас санжээчүүдэн сууж цог номлаа. За 대дар догоо 이니 최두당 쉐실진 값수 장슴 주순빈 주승진 주진 팀된동 백신 düğünde раншин найрагсуу дэм балаа гэж. За одоо гол. За догоо 이니 최두당 гэдэг нь бол юу шүү дээ. Одоо энэ риг үзүүлж байгаа ондог жингийн цацэг. Ондог жингийн толоога ни ёо гэдэг шүү дээ. Тийм ээ. Энэ юуны ихэн дээр гарсан шүү дээ. Жедунгийн риг гэдэг бол гарсан шүү дээ. Догоо 이니 최두당 Нямбууданы бонвадан дэдэг ёнсуу дугвадан шэрв нянзар жавадан Ома түмүм миньядан Чэнжи донжи горимдон ишээ золва мянгавар жүгби дэнла рикшэжаа ондог жингийн зах байгаа шүү дээ. За энэ чэ суг гэдэг нь бол шолоогоо ни байгаа. Энэ үед бол Жансам жүсүмжийн одоо 13 бод содвагийн сэтгэл дугаар Тэм дэндон Тэмжи дэнгэ дэндон Тэм дэмбэр мадууа Тэм дэндон тиймээ сэтгэл өмнөөсөө бүтээгүй хоосон. Тэм дэндон дүвиндээ раншин найраг үзүүлэхэд раншин найраг дүжээсөө дөдвийн цэм замбаа наарэ. За ингээд раншин найраг дүжээ гэж хайлгнадаг. Цэм замбаанууд бол юу гэж иргэжин сумгаан гансаг тэгвэ чимбон ламжийн гавжийн ригла найвартал жансам жүсүмбийн жүжийн тэм дэндон дүвидээ раншин найраг гаан шиг тэгээ ригжин сумгаан гансагла жир найвичэр. Ригжин сүм гэдэг. Сэмзамбаа бол юу гэж ригжин сүмгаан гансаг гэдэг нь бол янтой ригжин, анжил ригжин, ригжин. Одоо ригжин гэхээр ойлгож байгаа тийм ээ. Тэр инээгийн ганц. Тэр ригжингийн ганц. Янтой инээгийн ганц. Анжил инээгийн ганц байгаа тийм ээ. Рингээ гэвэл дамбуу нинэ тэр замаар орох. Тэгчэр рингээгийн гансыг гэвэл дамбуу нинэ тэгчин замаар орох. Гансыг бол тэр рингээгийн ганц гэдэг байгаа шүү дээ. Ригжин гэвэл одоо ярьдаг. Одоо тэр зам өрөөр рингээ гэвэл тэгчэр рингээ гэвэл одоо над шиг тэгчин ламаарч ороогүй тэгмэл ламаарч ороогүй байж байгаа. Тэгчин рингээгийн гансыг юм болвол хизээ нэгэн цаг зам үрд орохдоо шууд их хөлгөний замаар орох. Ийм бодгалыг бол тэр рингээ. Тэгмэр рингээ гэх юм бол хизээ нэгэн цаг шүүдэд маун ба замдуу шүг баалаа. Дамбуу нийтнэ тэгмэл ламаар орох гэдгийг бол тэгмэр рингээ. Тэгэхээр бол иргэжин гэдэг. Нинто шива цолон хүн шиг гэдэг чинь нинто шива цолон нийж толоомор андаа янда гэж мэдээж тэгээд долоо памбарж яднам амшин нийчи жигдэн дондуу задваахан гэж тийм ээ. Тэгээд денги гансаг жанжуус юм ба лам тав ламшила дэнэ барай болвол яах юм бэ? Дүлжээ ригжин сүмжид дон задваа гэж тийм ээ. Долоо памбарж яднам амшин нийч жигдэн дондууа жигдэн дондуу задваахан гэдэг жигдэнбийн дондууа гэж ертөнцийн гэдэг чинь бол тэр дүлжээ ригжин сүм. Дүлжээ ригжин гэдэг нь янтой ригжин байна. Судбанаар бол янтой ригжин тусна танчуу ранжил ригжинч мөн танчуу чин ригжинт ч гэсэн бол энэ тухай бол тав ламшила дэнэ тус хийж байгаа шүү тийм ээ. Симзамбанаараа ригжин сумгаа гэдэг нь тэгэхээр гансаг тэгвэ чимбон ригжин сумгаан гансаг тэгвэ чимбон ламжийн гавжийн ригла найвар таал
Тэгэхээр Нинто регжингийн гансаг тийм Нинто регжин буюу за Нинто регжинд одоо Нинто цугламж орлон тоглоом тийм ээ. Нинто регжингийн гансаг жойж тэгчин би ламжин гавжи регла найва юм бартаа. Янсан жусумжин жүжи сэм дэндун дүвидэ раншин найрыг гаашиг дээр регжин сумгаан гансагла жир найвы чирэр гэдэг шүү дээ тийм ээ. Сэм дэндун гэж тавина гэсэн шүү дээ тийм үү. Шилсүжин гавсуу сэм дэндун чин дүвидэ раншин найрыг сууд юм балаа гэсэн шүү дээ. Гол нь энэ дээр тэгж хэлдэг учраас тэгж орж ирж байгаа сэнзэн байна. Сэм дэндун тэгчин дүвидэ раншин найрыг юм аа гэж. Тэгвэл сэм дэндун бүгдэнд нь байгаа шүү дээ. Сэм дэндун тийм ээ. Надад сэм байгаа, бусдад бүгд сэмжаан бүгд сэм байгаа. Тэгэхээр сэм бол тэмбэр дүвий дун ая. Сэм дэндун. Тэр чин сэм дэндун чин тэгчин дүвидэ раншин найрыг юм бол тэгвэл раншин найрыг дүжээсүүдэд би сэм зам байна бол юу гэж тэгжин сумгаан гансыг тэгвэчин би ламж яриг таваа юм бартал гансан жүсэн би жүжээ сэм дэндун дүвидэ раншин найрыг юм байгаа шиг та тэгж хэлсэн тийм ээ. Ингэж тэгж чин тэгжин сумгаан гансаглаа жир найвч. Тэна энчүү сэмба хонаа тэгчин ламжин гавжи регла найва маян бартал шана яа нянанлаа. За өнөөдөр ингэж тэгэхээр юу гэж байна? Сэмзамбаа бол ингээ бүгдэнд нь бол бүгдөө их хөлөгний одоо тэр аншин найраг бүгдэнд нь байгаа гэсэн үг үү гэж тийм ээ. Бүгдэнд нь байгаа юм уу? Аа тэр сэм дэндун болвол аншин найраг хайсан тэр ревжин сүмгийн байгаа шүү дээ. Тэгэхээр ийм болвол жанчуу сэмба хоноо зөвхөн бодисодва хичин ламжийн тийм ээ их хөлөгний одоо тэр зам мөрийн үе байгаа тэр регла найва биш үү гэх юм болвол янанлаа гэдэг. Дүвидээр энэ дэр нэг энэ тэм дөндон дүвидээр аншин найраг гэдэг бол дүвидэн дүва гэдэг нь бол лам шүү дээ. Лам. Тийм ээ ламрам гэдэг лам. Ламжи дээр аншин. Аль лам юм бэ гэхээр тэгчингийн лам шүү дээ. Тэгчинжийн дүвидээр аншин найраг гэж ойлгохтой шүү дээ. Тийм ээ. Тэгчинжийн дүвидээр аншин. Тэгчинжийн ламжи дээр аншин найраг. Тэр эн чинь хүнд байх хэрэгтэй байлаа. Тийм бат л байх хэрэгтэй. Тэгчин ганцлах байх хэрэгтэй. Тэгвэл тийм биш ээ. Тийм ээ. Янанла галдэ чөжиин риг нид яна хамжид регла найвар жүрдэ эний жир найва имби чро шина гэх энэ юу гэсэн үг галдаа чөжиин гэдэг нь одоо энэ тэмдэнд үг чөжиин риг байх юм муу юм бол хамжид регла найва юм уу гэж тэ хамжид гэдэг нь нямтай харанчлыг хэлдэг. Регла найвар жүрдэ гэдэг нь тэгчинжи регла найвар жүрваа одоо тэ дэний жир найва юм бичэр шинаа жир бүгдэнд нь байгаа шүү тэгээд таны одоо сэмзомбын асууж байгаа асуулт энэ янанд бол яг асуулт шүү дээ энэ элба шена шедан дэлчинлэ инцэ чөжи ини жир найва юм бичэр хэсогдан элба дэр ян хонааны дийцэ дини жир найва юм бис анчусэн ба хона майно нимбин жива дом мамбин ор дугба сүнэ гэж тийм ээ. Ингээд хэлб донсол нянан бүгдэн дээр нь бол саяны Сэмзэмбийн асуусан асуултыг бол тавьж штэ тийм ээ. Би зэнэ нүнэ жир найва юм биш жанчуусан ба хоноо биш юм уу гэж тийм. Чин дүвидэн риг гэдэг маань бол жанчуусан ба хоноон жудлаа яваа маян юм уу. Бүгдэнд нь жир найва шүү дээ. Химэн живу лом мэмбин мор дугба сүнэ гэж байгаа үс тийм ээ. Ойлгоогүй орой зүд бол ийм тус тугаад тийм ээ эргэлзээ тэнэлтэй үгээд хэмээн зарлаг. Дэнни гэж хариулт нь бол танжир дамбуула мача вартаал жансам жүсэмжин жүжин сэм дэндун тэгчин дүвийн гэж байгааз одоо энэ дэр тодорхой хэлж тэгчин дүвийн дэ раншин найрагдан рэгжин сүмжийн гансагла жир найжанс нянтой ловын сэм дэндун нянтой дүвидэ раншин найрагдан ранжил ловын сэм дэндун ранжил дүвидэ раншин найрагдан жансамжийн сэм дэндун янсан дүвиндээ раншин найраг сүү тадвиж. Ингээд өөр өөрийнх нь сэм дэндун. Тэгэхээр бол энэ хэдийд ярьдаг үлээд хойно гарах нь гарах бах.
Энэ одоо зам мөрөөр ороод ингэж байгаа анги сим жид ингээд донёд байсан. Сим гэд ингээд донёд. Тэр нь бол илүү одоо бомбид ингээд донёд ч юм уу. Бомбоо нийт нь ялгаа авахгүй тамжид урож баян. Гэхдээ анги сим гэд ингээд оны сим дэндун ах нь бол илүү хүчтэй. Ач холбогдол нь өндөр байгаа. Тэр нямбу тийм ээ тавих одоо ерөндөг талаасаа бол илүү хүчтэй. Тийм учраас сим дэндун чухал байхгүй раншин найраг чухал. Тэгээд энэ олон одоо хойшлоо ингээд олон зүйлтэй ингээд холбогдсон шүү дээ. Энэ харахгүй шүү дээ тийм ээ хоосон. Умавын ёсонд ч гэсэн те. Умавын ёсонд ч гэсэн гансагийн даг мэд. Умавын ёсонд ч гэсэн гансагийн даг мэд. Гэхдээ гансаг ёд уу гэвэл ёд. Шок гэхээр санши игийн намши тавьж байгаа шүү дээ. Игийн намши. Тавихаас өөр аргагүй болж байгаа. Игийн намши. Энэ бас учиртай. Игийн намши. Хэдий дон домор мадуу, раншингийн мадуу ин гэж хүлэн зөвшөөр тавьж байгаа ч гэсэн гансаг ой сунгаала тэ Дубайгийн намши, ханши игийн намши гэж хэлхээс өөр одоо аггүй байгаа шүү дээ. Аавал нэг юм 50 тавьж байгаа. Гэхдээ тэр нь бол нэгд байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Ёны ё тэ нэг юм тавих гэхээр яахан Дубайгийн намши, ханши игийн намши шиг ингэж тавихаас бол. Түүнээс дид ингэ донёд гансан ой сунгаа. Гансан ой сүншиг болсон ди дэнла тэр яндун бомба бол бол багхгүй. Тэгэхээр бол гансан жүжиг сэм дөндөн 44 дээр аншин найрагдан. Рэгжин сүмжийн гансаглаа жир найва юм. Юу юм? Рэгжин дүйвэ дээр аншин найраг гээгүй шүү. Рэгжин сүмжийн гансаглаа жир найва чинь аншин найраг бол жир найва юм. Яаж тэр байхдаа яаж байгаа юм гэхээр нянто ловын сэм дөндөн нянто дүйвэ дээр аншин найраг. Анжил ловын тий харанжлын зам мөр зуралцж байгаа тэр бодгалын сэм дэндун сэм дэмбэр дүйвэ дун ачиг ранжилын одоо ламжи буюу ранжил дува ийн дээр ашин нариг. Жансамжийн сэм дэндун болвол жансамжийн дүйвэ дэн ашин нариг. Дүйвэ дэн гэдэг нь ам ондог ондогжийн дэн ашин нариг. Дэ дуаны Нянтоловын сэм дэндун чожин нянтоловын дээр аншин нарыг эндэ нянтоловын сэмжи чойн гаан шиг бас нянтоловын дээр аншин нарыг эндэ гэхээр аншин нарыг эндэ нянтоловын сэмги чойн гаан шиг чойн чойнид донид нэг шүү дээ тийм ээ. Нянтоловын сэмги чойн гаан шиг нянтоловын дэншижид нянтолова буюу нянтолам нянто ондог дэнши тэ дэншижид Угман нэлаян дээшин дэнж. За ранжил дээр ч гэсэн адилхан дэншижид байна. Ранжил лови сэмжин чойндэ аранжил дүйвэ дэншижид ба. Жансам ловын сэмжи чойн болвол яг нь жансам ловын дэншижид. Тэдэр нянанлаа тэдэр мегвана пагвин чойн намжин журжурва тэдэр риг ямбаржод бод байна. Тэр хажаан талбай жидэ золворж гээдэн гэж. Гээдэн дэлбэр ян жэдэр нянтожин тэгва лаасуугийн дугуйр хэмжээ мегвадэшиндо пагвин чö нянтожин тэгва лаасуугийн гэдэг чинь нянто аранжил тийм үү? Дугуйр хэмжээ догба гэдэг нь бол энэ бол одоо ондог гэгээр нянтожин тэгва лаасуугийн догба гэхээр нянтожин тэгва лаасуугийн ондог буюу зэмжи. За энэ дээр бас алдсан шиг байна. Ярьж байгаа бие нөрөө номоно алдаатай. Таарсан. Энэ одоо миний хар бол энэ саа байх. Энэ саа байх.
Тэгээд Нёнтэжийн тэг болоосгүй Дови Римжи Мегва Дэшинду Хагвин Чö догуржави чир а Хагвин Чö догуржави чир Чэжиин Жуин овор Намбар жовын гооны риг нийтүү таны догсоо шээсүн. Ядагны донжис ховын золин янла. Зациг гэсэн би гонд. За энэ гэдэг өөр энэ үрээ. Энэ нан мөн за тэдэр нянанлаа гэдэг. Өнөөдөр